Эрүүгийн хуулийн төсөл дээр 100 гаруй зарчмын зөрүүтэй санал гарснаас 80 гаруй дээр нь улсын хурл санал хураалаа. За мэдээд 100 санал дээр гишүүдийн зүгээс асууж тодруулах маргах зүйл цөөнгүй байсан. Тухайлбал эрүүгийн хуулинд төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдох, төрийн эрхийг авах санаархлаар жагсаж цуглах, эмх замраагүй байдал үүсгэх гэх мэт үйлдэлд 12-оос 20 жилийн ял онохоор тусгасан байнамаа. Зохион байгуулсан таслал, оролцсон таслал, өдөөнд орхирсан таслал, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн таслал, төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хүч хэрэглэн цаад учруулсан бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Сандлыг ажлын хэсэг гаргаж байнгаараа дэмжсэн байна. Төрийн эрх мэдэлтэй холбоотой ямар нэг байдлаар жишээлбэл одоо бүлэглэл фракцийн хооронд зөндөл юм ярьцгадаг шүү дээ. Тэрий чинь бичлэг хийж авчаад тэгээ эний чи одоо гаргаад ирвэл торгохч байхгүй, нөгөө гэрээ хориоч байхгүй, шууд 12 жил шүү дээ. Зохион байгуулсан, оролцсон, өдөөнд төрхирсэн гэдэг одоо нэг хашгирчих юм бол одоо зайлуулъя гэж хашгирчих юм бол төрийн эрх рүү халтсан хэрэг болох уу? Тэгээ нөгөөх нэг жоохон өмнө шууган болчихсон байна. За эдрийг одоо төрөөс зайлуулъя, энэ 76-ыг зайлуулъя гэж хэлчихсэн байх юм бол одоо нөхөр бол нэг жоохон хөдөлгөөн гараад эмх замбараагүй байдал үүссэний дараа шууд 12 жил шүү дээ. Тэгээ энийг яагаад шууд ингэж 12 жил ахаар оруулж ирж байгаа юм бэ гэдгийг би гайхаад байгаа юм. Тэр огцрох тухай яриад байгаа бол энд огт хамаарыг хууль бусаар сонгуулгүйгээр ямар нэг аргаар хүч хэрэглэж авах, хадгалах гэдэг нь өөрөө тэр эрх мэдлийг өөртөө авах гэсэн ийм давхар үйлдэл байсан. Энэ бол энэ хуучин эрүүгийн хуульд байсан энэ орхичихсан байсан. Энийг бид нар ярьж байгаа сүүл томьёолж оруулсан. Харин тэгтээ даосрын гишүүний ярьж байгаа дээр нэг зүйл байна. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй яг тэр нь хэрэгжих нь бодиттой бус иймэрхүү тохиолдол дээр бол бас сонгосон хөнгөн яланд найруулж оруулъя.